Самбайцааны эрхэм хүнэт үзэгчтэй. Энэхүү тайхан мордон саацсан эрхэм хүнэт үзэгч та бүхнийхээ энэ оройн амлаг айлтган мэдчилж байна. Ийхүү манай бас продакшны маань уламжил болгон явагддаг филетон хэмээх үзүүлбэр маань эхлэхэд бэлэн боллоо. Өмнөх дугааруудыг маань жүжигчин мөнгө сайхан Баярмагнаа гэрэлцдэг цолмог хэмээх уран бүтээлчд хөтөлж байсан бод энэ удаагийн энэхүү үзүүлбэрийг жүжигчин ганц зэрэг миний хөтөлж байгаадаа туйлын их баяртай байна. Яа. Тэгээд би энэхүү үзүүлбэр ганцаараа хөтлөхгүй. Одоо та бүгдийнхэн халуун алга ташлалтын донд нэгэн сайхан уран бүтээлч өгөөрэй. Ингээ та бүхний өмнө галт цогтой жүжигчин чулууцгийг өрье. Чука. Яа. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Юуны өмнө энэхүү сайхан өдрийн мэдээг та бүхэндээ өргөн төвшүүлж байна. За. За тэгээд филетон хэмээх энэхүү сайхан үзүүлбэрийг жүжигчин ганц зэргийн хамт хөтлж байгаадаа туйлын их таатай байна. За баярлалаа. За би бас ийм сайхан үзэгдэлтэй бүсгүйдээ хөтлж байгаадаа туйлын их баяртай байна. Баярлалаа. Зүгээр. За ингээд өнөөдрийн үзүүлбэрийг эхлэх үү. За тэгээд. За энэ удаагийн филетон үзүүлбэртээ бид бүхэн маань амьдралд байдаг хэрнээ хэр барагтай анзаарагдаад байдгүй тийм асуудлыг дэвшүүлж байгаа юм л да. За эхний үзүүлбэр маань юу вэ гэхээр машинтай холбоотой үзүүлбэр байгаа. За одоо бол Улаанбаатар хотын маань машин хүнээсээ их болсон төгжрөл бүгдрэл бод их байгаад шүү дээ тийм ээ. Урд нь баяр ёслолын үеэр их төгжрлөг байсан бол одоо бол баяр ёслолт гэлтгүй их төгжрдөг болчиход байна л та. Тэгэлгүй яах вэ? Тэгээд дээр нь ингэж байгаа байхгүй манайхан 3 минут алхаад хүрээд очих газар 30 минут машинтайгаа яваал төгжрээл, нээрвтэйл, бухимдаад байгаа байхгүй тийм ээ. Би ч гэсэн тэгдэг байхгүй. Тийм үү. За тэгээ би нэг машинтай үзүүлбэр бэлдсэн байгаа. Оо за. Ямар тач энэхүү үзүүлбэрт анхаарлаа хандуулъя. За тэгье. За. Араа суугач. Харийнхан машин дотор юу өөрчлөгдсөн бэ? Юу ч өөрчлөгдөхгүй л шүү дээ. Нэг юм өөрчлөгдсөн байх ёстой доо. Оо шинэ хөгжим авсан юм уу? Гоё гоц тийм. Юу гоё хідэр авсан. 650 мянга. Юу үнэтэй авдیں۔ Үгүй энэ чи гоё амар байхгүй ингээ блютүүдээр шууд холбогдоод машин дотор ингээ байна уу сайн уу гэж яриад явна. Тэгвэл энэс чинь болж ингээ нөгөө уцаараар явах цагдаан торгоо тэгээд бас анхаарал ингээ суул уцаар ярихаар чи бас аваар тийм биз дээ энэ амар байхгүй. Одоо яг шалгаа үзээ та хараа. Тэгэл та. Хин рүү залгаж байгаа. Цааш руу. Гэнэлэг гэдэг гоё сонсогч байгаа. Тийм байна, гоё юм байна. Оо байна. Байна юу байна хөө? Оо тайван. За чамаар явна. Оо юу ажил амьдрал сайн уу? Сайн ажил дээрээ сууж байна. Хаагур явна. Оо гүгшин алдармаатай гадуур л явж байна. Сайн уу цаачаа? Юу вэ цаачаа? За та хоёр чинь зугаалаад сайхан байгаа юм байна да. Чи найз руугаа нэг эргээ залгаатхаа. Уцаагаад уу? Тэгээ найз нэг юм шалгаа үзэх гэсэн. За тэгье. За. Гоё юм биш үү хараа. Ингэж ярих шаардлагагүй. Зүгээр эндээсээ ингэж яриа явчих. Оо за. Энэ цэнэгийн суудсан юм уу? Нэг чинь дууссан юм уу? Өөр уцнаас алгаж явах чинь. Байна уу? Байна. Байна. Байна уу? Байна. Химби. Ой. Хараа. Ярих боломжгүй байгаа мó те. Аа. Оо. Химби. Тэгвэл яг хажууд чинь хэм байгаа? Надад нэг хамаатай хүн байна. Хамаатай гэхээр хамаатан гэсэн үг те. Химби. Аюулаа хэзээ олцох юм бэ? Маргаан чи юу юм? Амар юм ховсчих хүүхэн байна чи. Байна уу? Байна уу? Яна сонсогдохгүй байгаа юм. Байна уу? За эргээд залгая. Энэ хин. Үнэхээр мэдэхгүй хараа. Арин ч Баярмагнаа чи надаас өөр хүүхэдтэй явуулдаг байгаа юм биш үү? Би үнэхээр мэдэхгүй шүү дээ хараа. Энийг биеийн тамирын багшид юм шиг байна шүү дээ энэ чи. Гिचээл зангаа амьсгаадаа залгаад яриад ах шиг байна шүү дээ энэ чи. Би үнэхээр танихгүй хараа. Үнэн шүү. Цааж одоо залгаад хатаа яа дээ. Байна уу?
Чи ямар сони юм бэ? Задаг гарнаа дуцчих ярьж байгаа дөхөө гэдэг шүү дээ. Одоо чи залах шаардлагагүй болсон. За За. юу байна юу вэ? Өө юу ах вэ өгшин ажил дээрээ сууж байна. За За чамар сонон. надаар юу ах вэ тэгэл явж штэ. Танд давхар дуудлага ирж Цожо. Яасан. Чи уцаан таслах юм бол найз нь чамаас тангараг таслаа шүү. Юу балаараад байгаа юм бэ чи ч одоо. Биш наа чин давхар дуудлага ирээд байгаа юм шүү. Цожо. За танаа хөрөгчөө янзлуус нөгшөө. Хөрөгч гэж манайх чи хөрөгчгүй шүү дээ хөө. Оо гөгшин чам таартай шүү. Цожо чи өөр сайн. танд давхар дуудлага ирж байна. Байна уу? Цожо сонь сайх юу вэ? Хөө ажил нь сайн уу? Сайн сайн чи чин хайртай майртай гэж юм гуух гээд байгаа мó надаас. За өөр сонь сайх юу вэ? 50 дөө 50 байж л байна. Цожо тасал давхар дуудлага авъя. Тасал. Танд давхар дуудлага Цожо за чи битээ таслаарай. Цожо. За хөгшин ямар ч үсэн наад давхар дуудлага авч хөгшин тэгээ тухтаа эргээд ярий заа юу. За бай. Өөрт баяртай. Авахгүй мó? Аммааргүй байна. Би авмаар байна. Байна. Нөгөө биеийн тамирын багш. Гэчээд дуусаагүй юм шиг байна. 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 Оо ашгүй тий. Одоо болж штэ тий. Чи хэн болоод намайг махлаад байгаа юм бэ чи? Оо яагаад байгаа юм бэ зөргөө. Хэн гинэ? Зөргөө яагаад байгаа юм бэ? Би зөргөө биш. Би баяр магнаа байна. Хин гинэ? Би баяр магнаа байна. Яна уучлаарай дугаар андурчиж. Юу гинэ? Уучлаарай дугаар андурчиж. Юу гинэ? Уучлаарай дугаар андурчиж. На хоёр зэхэр ногоонуудаараа дугаараа харж залах яад чи? Миний ногоо нүдтэй яаж мэдж байгаа? Өө. Чи танд юм уу? Үгүй тохиолдол таарчлаа шүү дээ. Чи намайг 9 уруугаар надад давчраар харж дарахад яад тий? Хөгжлийн бэрхшээлтөө дарамжлахгүй шүү. Өө бас таарц. Чи таньд байна шүү дээ. Хараа би үнэхээр тань. Танихгүй юу? Хараа би үнэхээр энэ андуурсан л байна шүү дээ хараа. Би амьдралдаа нэг л эмэгтэй хүн тань тэр нь чи. Харин чамдаа хайрт. Харин амир айлна шүү дээ. Энэ шал балаа хоог байна. Энийг юу авч хаяа. Харин тийм байна. Дуудлага ирэхээр зүгээр зүрх салах гэж зүг. Ир хүн зүрхэндээ уурдаг гэж яг үний юм аа нэрээ. Дуудлага ирэхээр зүрх зүгээр ингээд янз бүрийн юм бодогдох юм. Гимгүүч гэсэн үнэ гівгүй. За хайр нь орж ий. Миний хайр орж хайр нь машина тавьчаад газ араас ч орлоо. За хурд орж ирээ. Аха. Энэ удаан дуурал би зүрхээр явна. Сан техникч гинүү? Харин гартагооны карантин гэнсдэх дуудлага өгсөн байсан сан техникч. Ухаантай шүү дээ. Харин орж ий за. Аха. Байна уу? Магнаа юу? Аха. Сантехникч чинь байна? Сэлэсрэн сонсшин. Чи намайг хизээрч засах юм бэ? Цагийн дараа очлоо. Хүлээж вэ? Аха. Алдарма хайраа. Хайрт нь ажил гарлаа. Газ тавьчихад ирээ. Уг нь бол автомашин барай явж байгаад хэрэгтэй л төхөөрөмж ямар нэг аваар осоодгоо. Гэхдээ энэ хүнд ямар аваартай юмнууд их гарваа тий. Гэхдээ ер нь бол ийм шүү дээ тийм. Хин би яасан. Үгүй би яасыг гинэ. Яхараа Нэг юм асуучих. За. Биш сантехникч байгааз. За. Бас эвгүй би хаатай бах те. За би яаж мэдэх юм бэ энэ чи? Зүгээр илчиж. Гээ би мэдэхгүй шүү дээ энэ ямар сони юм. Яг бантаад байгаа. Хэн бантсан зүгээр байж их чи. Ой царай яг би чекнийх өнгөтэй ажиллах болцсон. Йоо энэ чука бол нэрээ. Төмний өмнө авах юугүй л оруулах юм байна. Яна арай зүрхэндээ уйлаад байгаа мó. Ой. Баярлалаа чук яа. За тоглосон юм. За тийм байл үү дээ энэ чи. Бид нар сая та бүхэндээ үзүүлсэн үзүүлбэр маань амьдрал дээр болж байгаагүй үйл явдлыг энэхүү тайзнаас уран сайхан нэвтрүүлгээр хүргэсэн юм шиг үзэгчтэй. Амьдрал дээр огтхонч болж байгаагүй шүү. За чамд ямар үзүүлбэр байна? За надад аав хоёрын талаарх нэг үзүүлбэр бэлдсэн байгаа. За. За тэрийг үзчихээ дараа нь тайлбараа идэх үү? Өө тэгээ. Анхаарлаа ишээ хандуулцгаая. Заава хүн газ гарчаад ирээ. Аав нэг хоёр өнгө солиод яа минийх. Заава би яарад байна. Гэнэ ганц хором саадах л та. Заав нь одоо насаараа цахилгаан чи хийлээд хүүгээ энэ замлаар явуулахгүйгээд яаж хийж яагаад нэг их сургууль төгсгөөд өглөө. Ажлын ая бодноо минийх үү? Гэхдээ би тэгээд итгэлий чин дагаад утга зохиолын дээд сургуулийг онц түнтэй төгслөө шүү. Тэгсэн шүү минийх үү тэгсэн.
Одоо тэгээд хааштай ажилд бол намраас орно. 103 сар зүгээр сууж яхаар хүүн цуснд очиод багшилч тийм илүү гэж бодоод байж байна. Ажил болоо юу? Үгүй 3-400 хүүхдэд шалгалт авах юм байна. Тэнцвэр цалинтай цусланд багшлах юм байна л да. Одоо тэгээ шалгалт өгч байгаа юм. Өдөөс хойш гэн. Хүү яли аавдаг. Тийм балаа юм гэж байсан. Гүй шууд шалгалтанд орно гэдэг чинь хэцүү минийх босоодох. На чи шалгалт өгч байгаа хүн шүү мэдв. Би шалгалт авах гэж байгаа тэр цуслангийн шин захирал. Ойлгосноо? За. Сайн байна уу? Аава. Зүгээр үү? Яава. Хоол амч сони болоо явчлаа. Үгүй захирал хүн чинь ингэж ярьдаг үстэй юм чи. Ачаа одоо энд нэг одоо хүүхдүүд байна гэж тооцоод шүлэг уншаадах юм дөө. За. Сайн байцгаана уу хүүхэд багчуудаа. Багш нь та бүхэндээ нэг шүлэг уншиж өгье. Намрын уулнаа бугын урамтхыг сонсоорой. Намайг ухаачихыг үзэх гэж ижимэн та урт наслаарай. Манцуудаа ирж таны ганцхан удаа баярлуулсан. Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон. Одоо миний хүү би ч нэрээ захиралчтай. За ёстой. Аава. Битээ айлгаад байлаа. Чи яагаад байгаа юм бэ? Ингэж ярих юм болчих. За тэгэхээр одоо энэ шүлгээ тайлбарлана шүү дээ. Тэнд чи дандаа хүүхдүүд байгаа тийм ээ. Нэг ийм утга учиртай шүлэг уншчлаа гэж тайлбарлаад юм ээ. Одоо энэ бол үнэхээр гайхалтай шүлэг л дээ. Одоо цэвэр тийм одоо бууганы тухай шүлэг л дээ. Одоо буугууд их сайхан амтэн сүүлийн үед бас их хавар. Юуны тухай гинэ? Бууганы. Чи дахиад уншаад байгаа? Намрын уулнаа бугын урамтхыг сонсоорой. Намайг ухаачихыг үзэх гэж ижимэн тааварт наслаарай. Наа чи ээжтэй ерөөд өргөсөн шүлэг ба шүү дээ миний. Үгүй бууганы ээжд байхгүй юу? Хүний хүү ижиг урт наслаарай гэж бичсэн шүлэг байна чи. Үгүй буугных барьчих уу? Чи юугаа барих гэдэг чи? Утга зохиолыг сургууль төгсөө юм яриа гэж тийм чи. Шүлэг уншихгүй мэдв. Одоо тэг инхээр за цааш нөргөж дөө. За чи утга зохиолыг сургууль төгссөн гэлөө. За тэгвэл яв хулунгайг мэднэ биз? Мэдгүй яах вэ? За тэр хүний намтар түүхийг нь хүүхд багчууд ярьж өгнө мэдв. За тэр бол үнэхээр агуу түүх намтартай хүн. Сайхан одоо яруу найрагч зохиолч хүн. Баг насаа бол яг одоо малчны гэрт одоо өнгөрөөсөн. Баг багт нь аав нь ир морь унаад одоо ээж нь им морь саагаад тэгэл одоо өөрөө морины баас түлээл ингээд хоолоо идээд ингээд юу болоо явж байна ч ой. Юу им морь вэ? Уу ягаад нөгөө хүүхд гаргаад идэг нөгөө им морь эндээ 2 мемтэй. Тэр чи гүү гэдэг юм уу? Гүү би н хөдөө өсөөг юм чи яаж мэдх юм бэ? Гү чи хөдөө өсөөгөөч гэсэн чи Монгол хүний үр сад байна да даанчтай. Ийгээс адуун сүргийн манлага мэдж байгаа мөн үү? Харин тэр нөгөө эндээ нэг юм талмигтай мөн биз дээ ингээ үнцээ. Дээл минийхөө ямар юм чи халмиг. Одоо баг ерөөсөө энэ мал ярихгүй ойлгосон. Зүгээр л тэр яваа хулангаа яар ойлгосон. За. Тэгээ яваа хулангай бол одоо их нөгөө баг наснасаад яруу найрыг зохиолоор их оролцсон. Тэгээд сүүлдээ тэр ирмэцлэрээ явцсаар хагаад их сургуульд орсон. Тэгээд их сургуульд ороод эхний нэг жилдээ хичээлдээ сайн байжгаад 2-3-аас жоохон завсардаж эхэлсэн. Яагаад гэвэл амьдралд нэг залуу орж ирсэн. За тэгээд тэр хоёр бараг 2 жил хэртээ явуулдаад яваа хулангай чи анхны хүүхдээ 22 наснаа гаргасан санагдаж байна. Тэгээд хүүхдээ гаргачаад чи хэнийг төрүүлж вэ? Яваа хулын ихчийг. Юу ихч? Яваа хулын ихч. Гоо яа тэр сүүлдээ тэр явуу гэдэг нэг уртлынхаа хэсгийг нэрний хэсгийг авч хаянгуутаа нөгөө хулан нэртэйгээр төбий одноо төбийг шүүгээ байжсэн мөн үү аваа. Чи одоо ирүүл вэ нүү сохортой байна уу? Би чамаас алдарч яруу наригч бигзэн явуу хулангай тухай асуулаа. Би тэр ихчийн тухай яриад байна шүү дээ. Тэр чин эрэгтэй хүн. Ваа худлаа яриа барьчихуу. Юу барих гэдэг чи? Чи яхаар эмэгтэй болгодсон чи? Хулан гэхээр би эмэгтэй юм ойлгоо яваад байгаа шүү. Юу яриад байгаа бэ? Гү чи ч утга зохиолыг сургууль төгссөн байгаа үстэй. Нэр эрэгтэй юм аа. Эрэгтэй байлгүй ядгийн чи. Яна манай ангийнхан бүгд эмэгтэйг ойлгосон юм. Энэ тухай юус ярих юм боли минийх үү мэдв? Инг орж ирээд нэг бадаг дууд олч. Ийгээс ганц бадаг дуу мэднэ биз? Мэднэ. За нэг дуулаадах. Нарлаг Монгол орон нас харан амьдрах нутаг намайг төрүүлсэн ээж номон сургасан багш юу болж юм минийх. Алив. Гүн ийм сайхан дуу хаана явж байгаа сурчдгийг. Караокед. За одоо ерөөсөө олон юм ярихгүй. Энэ дууг ийм хүн зохиосон, ийм хүн шүлгийг мэдсэн, ийм утга учиртай дуу гэж болоо мэдв. За. Энэ бол үнэхээр одоо бас агуу сайхан үгтэй дуу. Нарлаг Монгол орон.
Үнэхээр сайхан хэлсэн байгаа. Тэгээд насаараа амьдрах нутаг. Энэ сайхан нутаг байхад өөр хаана амьдрах гээд байж яах вэ? Үнэхээр бас гайхалтай хэлсэн одоо энэ насаараа амьдрах нутаг. Энэний цаад утгыг бол яруу найрагч нь гайхалтай хэлсэн. Яг зөв. Энэ бол одоо ямар ч тийм нэг гадаад паспорт байхгүй хүний одоо ийм дуу болж байгаамаа. Тэгээд ингээд хаашаа ч явж чадахгүй ингээд иргэний үнүүлгээ барьчаад ингээд насаараа амьдрах нутгаа гэд ингээд тэгээд намайг төрүүлсэн ижийн номонд сургасан багш гэхээр ээж нь багангийн багш юм шиг байгаа юм л да. Тэгэхээр энэ одоо ямар ч тийм гадаад паспортгүй багангийн багшийн тухай дуу болж таарч байгаамаа. Иш маам минь баярдаад уйлж шít. Яасан тэнцсэн үү аваа? Юугүй ямар хүний дуу гинэ? Гадаад паспортгүй багангийн багшийн тухай дуу. Хөө чи утга зохиолыг би юу Аваа. чамаг ирнэ. Аваа. Катаа. Яасан дүүрсэн толгойтой залуу байж чад аа. Энэ залуугийн амьдрал бол үнэхээр харамсалтай, үнэхээр эмгэнэлтэй харагдаж байна. Харин хэрвээ иймэрхүү мэдлэг боловсролыг одоо амнаа гэх юм бол энэ улс эх орн маань одоо яаж хөгжих юм бэ? Харин тийм. Энэ арай хитрнээ энэ залуу нэрээ ёо. Гэтэ энэ шиг хүн байхгүй байх гэж би найдаж байна. Харин тэгэлгүй яхав тийм За, үү? би дахиад нэг үзүүлбэр үзүүлчих. За. Аав хоёрын талаар. Дахиад уу? Ааха. За. Гэтэ саяныхаас өөр л дөө. Аав нь хүүдээ өөрөөсөө илүү дээд боловсрал олгосон тухай одоо гарах болно. Хамтдаа бүгдээрээ үзцгээе. За тэгээ. Аваа. Оо. Та наашаа хүрээд ирээч. За. Тантай ярих юм байна. Та иш сууч. Миний үгүй ажил төрөл сайн биз дээ. Оо сайнс. За. Аваа хүн танд үннээ хэлэх гээл. За. Тий, тэгээд цаг нь босон болохоор л үннээ хэлье гэж бодсон. Аа. Тэгээд бодсон болохоор л үннээ хэлье гэж бодоол. За. Аваа хүн тамхи татдаг. Юу гинэ чи? Тамхи татдаг юм аа. Чи тамхи татдаг гинэ. Зүгээр шүү дээ. Бүгдээрээ л татчих байна. Энэ тэнд үл тамхи. Аав чиний насан дээр татдаг л байлаа. Ээж чинь ч татчих байна. Би залуу байхдаа нэг баарны гадаа тамхи татаа зогсож байлаа л да. Тэгсний халамцаа өхөн гараад ирлээ тамхи байна уу гэж. Байхгүй энийг хуваагаа татах гэсэн тэг яг лээ. Хоёлоо хувааж татлаа, хоёрыг солилоо. Тэгжлээ стейшн танилцж байлаа шүү дээ. Зүгээр. Жоо. Тэгвэл хүн бас танд нэг үннийг хэлчихсэн. Хүн арх уудаг. Чи юу? Архиул гинэ чи? Зүгээр шүү дээ. Бүгдээр л ууж шүү дээ. Энэ тэмдгөө баяр цэнгэл найр наадам. Аав чинь насан дээр авдраар нь луудаг байлаа. Тэгээ эцтэй чинь тамга татчаад хоёлаа бааранд орлоо. Нэг юм хуваажуулаа. Тэгээ сэтгэлээ ярилцлаа. Манад очлоо. 9 сарын дараа чи гарлаа. Зүгээр. Яа зүгээр юм бол хүн дахиад нэг үннийг хэлэх гэсэн та битгий уурлаарай. Хүн таны байгуулсан компаниг чинь мөрөдө тоглоод алдчихсан. Энэ бол арай дэнтнэ. Яалаа гинэ чи? Компани чинь алдчихлаа. Насаараа нойр холгоо зүтгэсэн хөрөнгөний чинь өрн тарыг аядж байгаа юм тийм ээ? Энэ арай дэнтэн заяа. Покер тогсоод миний үүсгэн байгуулсан компаниг чи алдна гинэ чи? Зүгээр штэ. Чи азгүй байлаа. Азтай байсан бол авах байлаа. Аав чи нас дээр амьдралаа тавьж тоглоод алдчихсан.
бүр шүү дээ. Яа. Би бол энэ үзүүлбэр тайлбар тавьмааргүй байна. Мэдээж энэ үзэгчид манай өөрсдөө сайхан нэгийг бодож тунгаан байж тийм ээ. За тийм ээ. Иймэрхүү улсууд бол зөндөл байгаа шүү дээ. За тийм. За тэр яг би нэг ийм үзүүлбэр бэлдсэн. За ямар үзүүлбэр? Юу вэ гэхээр за ирчүүд маань юм бол нэг муу нэртэй дуу данстай гэдэг шиг шоу цэнгэнээс болоод танаа дандаа загнуулдаг шүү дээ. А гэтэл үргэлж гэртээ ингээд чимэг болоод байдаг эхнэрүүдээ бас хаяа нэг орой сайхан гарч явж найс нөхдөдтэйгоо баярлаж цэнгэнэ. Тийм ээ? Гаралгүй яах вэ? Гарна шүү дээ, тий? Гарна тий. Тэгээ сайхан хитэн сайхан бүсгүүчүүд уулзалдаад хоорондоо хүүе сайн уу нараа навчаа цэцгээ ямар гоё цүнх мөх гэл эхэлдэг л байх. Тэгэл нэг газар сайхан тухтаа орж суугаал тэгэл сайхан бивнийхээ царайг хараад нүдэн гэрэлтэл тэгэл 50 татна үз. Ха? Яасан бэ? 50 татна үз? Татнаа. За тэгэл нэг татлаа сайхан ингээ сайхан сэтгэл санаа сайхан тайвшраад уужраад 2 татлаа хорвоогийн ховж ивийг яриад 3 татлаа тэгэл ингээл 4 татна 5 татна гэл ингээ сайхан яриа хөрнөө өрнөдөг байх л та. Яг тэр үедээ та нар манаас юу ярьдаг юм болоо яадаг юм болоо. Гараад явсан ихнэр маань их сайхан ааштай гарч явдгийн гэрээс. За буцаад үүр шөнөөр орж ирэхдээ за нилээ зангарахтаа орж ирнэ шүү. Асал амар шүү та нар минь. Аяа гинэ. За ямар ч гэсэн энэ үзүүлбэр анхаалтаа хандуулчих тийм үү? За тэгээ. Би ингээ уцаа салгацсан байдаг нь ямар учиртай юм болоо юм. Би нэг гарахлаар энэ орж ирэхээ мэдэхгүй маань үгнээрээ. Хүн Минийхэн. За. Эцэг сайхан суу яав. Шат яамаас. За. За минь сууч. Яа. За. Ой мөхөлөө их дэлхийд нийлүүлсэн чи ямар гоё юм бэ? Юу гэсэн юм бэ? Яагаад байгаа минь? Таны буйнаар багцсан санзалтай 5 цаг дажиж яваад ирлээ би. За уучлаарай. Наад хөлөө барь. Юу гэнэ? Гайхаад ах юм байхгүй та анх сууж явахдаа үнсэж үлдэл идчих гээдсэн биз дээ. Одоо нэг хэд бацгатаад өгчих. За тайвшир. Аяар хатуу зурцсан гурлуу наач. За. Яваад нэг хүүтэн пи болоод ир. Би шөнийн 4 цагт ханаасаа пи болд юм бэ мөгццгээ. Би чамд хаанаас олж игдэг гэсэн тэр газараас олохгүй чи. За. Эсвэл би гарч явж ярих уу? За. Хань үзээд ирээд нэг хөргөч мөргөчөрдөх үү? Ушуулаарай чи. За. Харваач ямар зүү юм бэ? Энэ харгуудад танилцсан өдрийг хараад идээсэн. Юу гэнэ? Сонсдож ийлээ. Яахаараа хараад идсэн байд эн чинь. Яагаад тахын дээ? Чимээгүүдэн дээд дуудаа сэрлээ штэ мөгццээ. Монголчуудаа сэрээрээ. Чимээгүүдээ минь яагаад тахын чимээгүүлдэ чимээгүй. Хөөе чи нөө тухтайхан агсандаа бүжигдэхгүй яхад ирээ. За. За минь тайвшраа. Найзууд нь бүгд ирсэн үү? Яав ив аа? Танд яг хэн хэрэгтэй? Ой. Нөгөө сараа гэж нь л асууж штэ хань. Сараад хоёр зүгээр баг дарлаарай ш. Юу гэсэн юм бэ эн чинь? Чиний багын найз штэ эн чинь. Чиний тэр сараа чинь эр нөхрийнхөө ажил мэргэжилтэнд зориулж шүлэг бичээд дээр нь аялгүйгээд дуудуулж ийд. Нөхөр нь Монгол улсын гавьяат нисгч болсон байна. Миний ханис дүүл нис намайг аваад нисээрээ. За. Чи бол намайг дагуулад уурхайн гүнд орж штий. Юу гэсэн юм бэ? Чи ханийхаа мэрэгжил зориулаад гоё дуу шүлэг зохиогоо тэдний хажууд нүүр бардан байж болно штэ. Би чиний ажиллаж байгаа ажилд юу гэж шүлэг бичих вэ? Юу гэж болно штэ. Наран туул мянгаар явна гэхүү. Мо микрийн кондуктор. Юу гэсэн юм бэ? Мөгццгээ эн чинь ажлын мэс дутхгүй гарнгээ хүлээгдээд байна штэ эн чинь. Чи гадаад дотоод их сургууль өгсөн байгаа штэ. Үгснээ хийж далай судлаар төгссөн таныг бай чи. Далай байтха горигч байхгүй 9 сүл төрчгөөд. Тэгэд бас дельфиний анги гэдэг шүү. Чи Монголоос дельфин олоорой маа.
Яг бололтой чи тайвшралтай яагаад байгаа юм бэ чинь аа? Ховор штэ тэр мэрэгч чинь. Би яасан бэ оош? Байхгүй штэ миний Би чимээгүүлийн хоёр хүүхдмэс сэрлээ штэ. чиний хоёр хүүхдийг өсгөх гэж хөмрөөд тавьсан шаадсан шиг сэргэр хөхөө хайрсан хуйшур шиг болтой гөгөөсөн эхнэр чинь тушааж яриаш. Юу гэсэн үг юм бэ ханаа чи яагаад байгаа юм бэ чи нэмэгтэй хүн болгоны үүрэг штэ. Би үүргээ биелүүлсэн чи биелүүлсэн үү? Чи нөө яаж амтруулаад байгаа бэ? Яац юм бэ ханаа? Чи миний үеийн бүсгүүчүүдийг гардаа мөрөн дээр өнөхтэй нурундад болгохтой хөлтөө цаатай битүү ус. Надад хулганы сүүл шалга мэдөө. За болдоо хайраа. Чамд эсхийг гутал хурган дотортой дээл байгаа штэ. Тэдрийг өмсөө явуул да чи. Би тэр өмчийн сэгсүүргий чи бүр орлоо өмсөж явж байгаа. Зодон дүгсэн хэдэн урган яар зэвлүүлчихэд их юм болох нэ чи. За. Чамд үе залгамжилж ирсэн юм зү. Тийм ээ. Сүнс намайг амраахгүй гаш. Яагаад байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ чи болдоо чи. Тайвшралтай минь яагаад байгаа юм бэ? Йоо. Би бүсгүй байгаагүй шүү. За тийм ээ. Чаа! Тайвшралтай ханаа. Минь Тайвшралтай. За тайван минь. Томпон. Яах гээд байгаа юм бэ? Хань гурил мөрлөө зураад хоолгонд бэлэн ороод л идэл дээ. Би одоо томпон ихээр дандаа гурил зурж явах хэрэгтэй юу? Яах гээд байгаа тэгээд? Эцсэн гурлаа гаргая. Юу яриад байгаа юм бэ? Тайвшралтай чи. Хэцүү юм бэ? Би бүсгүй байгаагүй шүү. За тийм ээ тийм. Харахгүй өнгөрч чадахгүй харцуулын хардсан дундуур нь туучж явлаа. Харлагнаас ууч чам шиг гонцгой бацаатай суусан шүү. Йоо чи бүр нэр хүнээ байх юм аа. Бацаа ингэж чи битэр чатсан шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Уучлаарай би танаас 9 сар ихчдэх үү. Чамайг ихийнхээ хэвлэгээс урууга ургаад төрж явахад эцгийнхээ өвөр дээр амьдрал яриа сууж исэн юм шиг бай. За тийм ээ. За одоо тайвшир миний ань тэхөө. Аа? Одоо тайвширч л да миний ань. За. Чи намайг ихнэрэж гэж үцгээ болсон. Яалаа гэж тийм нэ. Сая чи Мартин намнэр над нэг бэлэг аваад өгчихгүй яаж байгаа бэ? За. Хайр нь авч өгөө үстэй. Өгсөн гэхүү. Өгөөгүй яасан юм бэ? Би чамд ханаа миний нүүр гарна юм хэрэгтэй байна гэсэн чи өмхөх хүүш гар нүрийн сав авч өгч байгаа юм. Би тэр өмхий лүксээ чи яах юм бэ? За уучлаарай да ханаа тэгээд. Яаж мэдрэмжгүй мó гонцгой бацаа. За ханайгаа уучлаарай миний ханаа. Тэгвэл за чи гудлаа битийн хайртай мартай гэдэг. Хайртай юм чи анх танилцахдаа манай цонхон дор хоног өнжин дуужсэн дууга санаж байгаа юм уу? Хүү саналгүй яд юм бэ ханаа. За чи санаж байгаа надад дуулчих. Тэгээл да хайраа. За харий чамайг. За ханаа чамдаа зориулъя. Oh my love, my darling, upon for your touch alone, lonely time. Гараад ирмэнэр. За санаж байгаа шүү дээ. Ингэж уйлж байгаа л охиноос юм үдсэн залуудаа ингэ. Юу яриад байгаа юм бэ минь? Энд чиний хамгийн дуртай дуу үстэй энэ чинь аа. Хойлоо сайхан л байна штэ хараа. Үгүй хараа. Минь нэ чи одоо ийм хурд унтахгүй байл өрөөндөө орж амрын хүүхдүүдийг унт минь. За цаашаа гараа залуучуу да. Би ир нөхөртэй хүн шүү айтаа дэр. Үгүй овоо штэ миний хань. Хань нүн хайр нүн би вэ? Өнөөл царай. Миний царай яачаад байгаа юм бэ? Мөгццгээ. Чи над нэг зүйл тангаргал. Юу вэ юу? За чи хоёр хүүхдийнхээ нэрээр нэг зүйл тангаргалч. За тангалууд яагаад тангарахгүй яах гээд байгаа чи? Тангарахгүй гарч явж арих. За энэ муухай ацсан шатанд оруулах юм а чи нэр. За хоёр хүүхдийнхээ нэрээр тангарлаа миний шууд хэл. Өглөө босоод намайг загнахгүй. За яахчгүй ханаа яавал гэж тэ хань. Тэгвэл орондоо очиж яар. За миний одоо хамтдаа ор. Араас чи ачимс. Яач? За. За миний Роуз оройдоо энэ Джек нь хүлээгээд нь штэ. Хин гинэ? Джек нь хүлээгээд нь штэ. Чи Джек биш Жок мэдээ. Яв. Чи ямар нэр гомдмор юм бэ нэр? Өглөө алуусаа.
Айл гэж байхгүй шүү. Чи бол 7 хоногт 2 удаа би 7 сард 1 удаа шимэдөө. Цоглог ой шүү. Яадаг. Hot disco, hot disco, hot disco, disco hot. Өшөө дэшээ сэмби. Ямар бахтанаар алга ташцгааж байна ингэж ирээд тас хаваад ирээсэ. За энэ бол банд үстэй амьдрал да. Яа. Чока. Хаяа нэг иймэрхүү юм байна уу? Гэдэг. Байна. Бас нэ гэдэг нэ. Ганцаа. Уталтай. За ай. Өө энэ ямар алиар юм бэ? Яасан ч уулгарч юм. Сандрал тавхад орж штэ. За нэг иймэрхүү үзүүлбэрийг бэлдсэн. Тэгээд энэ үзүүлбэрээр ямар нэг хин нэг буруутгаж байгаа юм бол биш шүү, тийм ээ? Ямар эвгүй юм үзүүлсэн. Яасан дээр үе юм ч бодогдоод байгаа энэ ч гэдэг. За ер нь бол энэ сайхан амьдралын маань утга учир юу вэ гэхээр гэр бүлийн маань ад жаргал байдаг. Тийм учраас Монголын сайхан гэр бүлүүд маань ямар нэгэн хүчирхийлэлгүйгээр өрх гэрийн хомирт нь үр хүүхдийн инээд хөр хангинаж үргэлж ад жаргалтай байхыг хүсэн өрөөж байна. За тэгээд энэ сайхан амьдралыг, энэ сайхан гэр бүлийн ад жаргалыг маань цэцэглүүлж, дэлгэрүүлж байгаа, энд сууж байгаа ээжүүд, бүсгүйчүүд та бүхэндээ бүх ирчүүдийнхээ өмнөөс мэх хүндэтгэн мэхийн ёслоё. За мэхийн ёслоорой. За. Мэдээж эр хүн байхгүй бол эмэгтэйчүүд бид чинь навчхүү цэцэг өнчин ганц зүйлээс адил. Тэд зөвхөн таны л аашинд уярч, таны л харцаар өнхөрч, таны л хайрын шивнэнд яг л нялх хүүхэд эрхэлдэг ус. Тэд зөвхөн хайрыг л хүсдэг. Тиймээс үсгүүчүүдээ халуухан хайраа тэдэндээ харамгүй хайрлаарай. Баярлалаа. Өдгийн зөөлөн бүвэ сэтгэлээс нь уянгалсан, өргөлийн цагаан сүү гарнаас нь цацарсан, өглөгийн их хайр зүрхнээс нь ундарсан, өрх гэрийн жаргал ээжүүд, бүсгүйчүүд минь ээ. Та нарыгаа бид чинь хайрлахгүй байхын аргагүй. Баярлалаа. Энэхүү манай тоглолт үргэлжилж байна. Тоглоом сууж таасан соёрхноо.